За бүгдээрэнд нь өдрийн мэнд төргий. Физикийн багш болсон яана. Тэр өнгөрсөн удаагийн хичээлээр бид нар цахилгаан үзэгдэл ба цахилгаан хэлхээ гэдэг хичээл үзсэн байгаа. Тэгвэл дэлгэцэн дээр гарах зургийг ажиглаад энэ удаагийн хичээл дээр ямар хичээл үзэх болоо таамаглаарай. За бид нар өнөөдрийн хичээл дээр цахилгаан хэлхээгээ үргэлжлүүлээд хүчтэл гэж юу юм бэ гэдэг талаас илүү дэлгэрэнгүй үзэх нэг гачгаа тавиад тэмдэглэж яваарай. За өмнөх хичээл дээрх зарим нэг хичээлээс эргэн санаад мөн гэрийн даалгавраа шалгацгаая. За цахилгаан хэлхээ гэдэг нь цахилгаан арчин бүж үзэгчэнд хэрэглэгч ба хуургагчдыг цахилгаан гүйдэл нэвтрэх замаар холбохыг цахилгаан хэлхээ гинэ гэж үзсэн. Цахилгаан хэлхээ гинэ. За тэгвэл цахилгаан үзэгдэл гэдэг маань протон, нейтron, электроны үзэгдлийг хэлдэг. За энэ протоны тоо, электроны тоотой тэнцүү байх үед тухайн бие цэнэхгүй буюу саармаг, протоны тоо электроны тооноос илүү байх үед эргээр сэнэглэгдсэн, протоны тоо электроны тооноос бага байх үед сүргээр сэнэглэгдсэн. Тэгвэл альва би электроноо авах юм уу алдах үзэгдлийг цахилгаанч үзэгдэл гэнэ. Тэгвэл цахилгаанч үзэгдэл маань цаашлаад гүйдэл гүйх нөхцөл болдог гэж үзсэн байна. За энэ дээр болохоор нэг металлын юм уу атомууд өөр хоорондоо нэгдэж гадаад давхрааны электроноо дундын электрон болгодог. Тэгээ дундын электронууд бусад атомудаа мөргөн дулаан болон цахилгааныг дамжуулна. Үүнийг бид нэр цэнэг гэж нэрлээд тэгээ цэнэг маань ерөг цэнгийн урсгал маань гүйдэл юм аа гэж үзчихсэн. За эндээ задлаж үзвэл цэнгийг цахилгаан сорондоо харилцан үйлчил биеүүдийн оролцох чадварыг илэрхийлсэн физик хэмжигдэхүүнийг цэнэг гинэ. Цэнгийг Q үсгээр тэмдэглэн, жижиг Q үсгээр тэмдэглэн. Кулон буюу Kl гэсэн нэгжтэй. За хэмжих багч нь кулометр байна. Тэмдэглэж аваарай. Цахилгаан хэлхээ схемчлэхдээ энд харагдаж байгаа төрслөлүүдээр схемчлэн. За тэгээд энэ хамгийн энгийн хэлхээ буюу хэрэглэгчтэй, тэжээл үүсгэгчтэй, ампер метртэй түлхүүртэй хэлхээг өсөж харуулсан байна. Гүйдлийн хэмжих багцыг ампер метрийг дундуур нь одоо гүйдэл чөлөөтэй урсан өнгөрч байх утсаар хэлхээнд цуваа холбоно. За цуваа холбоно. Тэр хэлхээг бид нар холбохдоо хоёр ангилна гэж үзсэн байгаа тийм цуваа болон зэрэгцээ хэлхээ. За схемчлж харуул. Цуваа хэлхээ гэдэг наараасаа цусан байдлаар хэрэглэгчээ холбоно. Мөн тэжээл үүсгэгчийг гэсэн цуваагаар холбож болно. За зэрэгцээ хэлхээ гэдэг нь яг нь дараалсан байдлаар гэж холбохыг зэрэгцээ хэлхээ гинэ гэж үзсэн. За тэгвэл гэрийн даалгаварт бүгдээрээ цуваа болон зэрэгцээ хэлхээнүүдийг ампер метрийг залгаад ампер метрийнхаа хэмжээг бичиж тэмдэглээрээ. За тэгээд мөн туршилтын програм дээр хийгээд багштай үзүүлээрэй гэсэн байна. Тэгвэл бүгдээрээ гэрийн даалгавраа шалгаад хичээлээ цааш нь үргэлжлүүлцгээе. За цуваа хэлхээ гэдэг бол хэрэглэгчид маань эсвэл тэжээл үүсгэж буй батарей маань цууч холбогдсон хэлхээ цуваа хэлхээг нь цуваа хэлхээнд ампер метр холбоо өгсөрсөн байна. Тэр 1 болон 2 дугаар шийдэнгээр гүйх гүйдлийг тус тусад нь урд нь байгаа ампер метрүүд нийт гүйх гүйдлийг батарейн урд байгаа ампер метр хэмжинд ингээд цуваа хэлхээнд харахад гүйдлүүдийн утга бүгд 0.45 ампер байна. Тэгэхээр цуваа хэлхээнд гүйдлүүдийн утга тэнцүү байдаг байх нэ. Тэгвэл зэрэгцээ хэлхээнд харцгаая. За 1 болон 2 дугаар шийдэн. Энэ хоёрын маань хоёулынх нь хүчтэл нь адилхан шүү. Хүчлийг харъя. 9 вольт. Хүчлүүд нь бол адилхан 9 вольт байна. Тэгэхээр ижилхэн батарей холбоход өөр гүйдэл гүйж байгааг харж байгаа. Тэгэхээр 1-р шийдэнгээр 0.9 ампер гүйдэл, 2-р шийдэнгээр 0.9 ампер. Ингээд нийт гүйдэл маань 1.8 ампер. Зэрэгцээ холбоход. Өөрөөр хэлбэл зэрэгцээ холбоход нийт гарч байгаа гүйдэл маань 2 шийдэнд хуваагдсан байгаа бол цуваа холбоход нийт гарч байгаа гүйдэл маань 2 шийдэн дээр яг ижилхэн утгатай. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр гүйдэл бол цуваа холболтод маань хүчтэл нь 9 вольт хахад 0.1-р шийдэнгээр гүйх гүйдэл 0.45, 2-р шийдэнгээр гүйх гүйдэл болон нийт гүйдэл тус тусдаа 0.45 амперууд байсан. Эндээс үзэх юм бол нийт гүйдэл цуваа холболтын үед 1 болон 2-р шийдэнгийн гүйдэлтэй тэнцүү. Өөрөөр хэлэх юм бол цуваа холболтын үед хэлхээгээр гарч байгаа нийт гүйдэл хэрэглэгч тус бүрээр гүйх гүйдэлтэй тэнцүү байдаг байна. За зэрэгцээ холболтын хувьд хүчтэл 9 вольтыг хүчтэл өгөхөд нийт гүйдэл 1.8 байсан бод 1-2 дугаар шийдэнгээр 0.9 ампер болж хуваагдсан. Ингээд анализ хийхэд нийт гүйдэл маань 1 болон 2 дугаар шийдэнгээр гүйж байгаа гүйдлүүдийн нийлбэртэй тэнцүү байсан. Тэгэхээр зэрэгцээ холболтын үед хэлхээгээр гарч байгаа нийт гүйдэл хэрэглэгч тус бүрт харгалзан тохирох хэмжээгээр хуваагдана. За энэ харгалзан тохирох хэмжээгээр хуваагдана гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр бидний авч үзэж байгаа туршилтны хувьд болохоор зэрэгцээ гаргах чинь туршилтны хувьд болохоор энэ хоёр шийдэн маань хоёр ижил шийдэн байна. Хоёр өөр шийдэн байлгаж үзье л да.
хоёр өөр чийдэн болгоод явчих юм бол гүйдлүүд маань өөр болчихно. Харин гүйдлүүдийн маань нийлбэрийнх нь утга жишээлбэл энд 0.9 дээр 0.26 нэмэхээр 116 болчих тийм ээ. Тэгэхээр яг тэнцүү бол хуваагдахгүй чийдэнгийнхаа үйл ажиллагаанаас хамаарат гүйдлүүд маань өөр өөрөөр хуваагддаг. Гэтэ эдгээр маань нийлбэр нийт гүйдэлтэй тэнцүү байдаг шүү гэдэг утгыг агуулж өгч байгаа шүү. За тэмдэглэж аваарай. Цэнгийн урсгалыг гүйдэл гинэ гэсэн. Өөрөөр хэлбэл цэнгийг Q гэвэл нэгж хугацаанд урсан өнгөрөх цэнгийн тоонд гүйдэл бол. Нэгж хугацаа гэдэг нь 1 секунд, 1 минут, 1 цагийг хэлж байгаа. Жишээ авъя л да. 10 кулон цэнэг 2 секундэд урсан өнгөрлөө гэвэл 1 секундэд хэдэн кулон цэнэг урсах вэ? 5 кулон цэнэг урсна. Бид яаж болсон бэ? Тухайн цэнгийн хэмжээг хугацаанд хувааж өгсөн. Тэгвэл гүйдлийг олохдоо бид нэр цэнгийг хугацаанд хувааж болдог байна. Тэгэхээр гүйдлийн нэгж нь ампер, цэнгийн нэгж нь кулон, хугацааны нэгж бол секунд. За жишээ бодлогон дээр авчирцгаая. Дамжуулагч хуцаар 100 кулон цэнийг 5 секундэд урсан өнгөрсөн бол гүйдлийг олъё. Бид нарт өгөгдсөн нь цэнгийн хэмжээ буюу 100 кулон, нийт хугацаа буюу 5 секунд. Бид нар гүйдлийг олох ёстой. За томьёо осоор гүйдэл гэдэг бол Q бахан тий. Тэгэхээр 100 кулоныг 5 секундэд хуваад 20 ампер гарч байна. Тэгэхээр эдгээр цэнгүүдийг гүйлгээд байгаа зүйлийг л эдгээр цэнгүүдийг ингэж дамжуулаад байгаа гол хөтлөж байгаа хүчин зүйлийг тэжээл үүсгэгч буюу хүчтэл гэж нэрлэдэг байгаа. Бидний мэдих батарей. Тэгэхээр батарей маань маш олон янз. Бидний амьдралдаа хэрэглэдэг энгийн батарей бол ерөөсөө 1.5 вольтод ажилладаг. За машины аккумулятор 12 вольтод ажилладаг гэх мэт шүү дээ. Тэгэхээр хүчтэл гэдэг нь юу вэ гэхээр электронуудыг буюу цэнгийг урсгах даралт буюу хүчийг л хэлээд байгаа. Тэгэхээр хүчлийг вольтметр багжаар хэмждэг. Нэгж нь вольт. Тэгээд V үсгээр тэмдэглэдэг. Жишээ нь хамгийн энгийн батарей V тэнцүү 1.5 вольтоор ажилладаг гэх мэтчлэр бичигдэнэ. За хүчтэл маань хэрхэн цэнгүүдийг хөдөлгдөг юм болоо гэдэг туршилтаас авч үзье. Батарейны товгортой хэсэг нь нэмэх шон, товргуу хэсэг нь хасах шон гэж ойлгож болно. Тэр цэнгийг байнга эдтэй гүйлгэж байхын тулд тэдгээрийг дэмжигч хэрэгтэй. Энэ дэмжигчийн үргийг л батарей гүйцэтгэж яадаг гэж ойлгох. Тэр зай дотор эерэг сүрэг цэнэгүүдийг салгах процесс явагдаж идэг. Нэмэх ба хасах шон дээр эерэг сүрэг цэнэгүүд хоримтлагдаж улмаар нэмэх ба хасах шонгийн хооронд потенциалын буюу энергийн зүрх үүсгэждэг. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр батарейг залгалаа. Залгахад электронуудыг дотор нь байгаа химийн аргаар ерөөсөө ямагт хасах шонтой хэсэг рүү зөөвөрлж идэг гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Электроны нөгөө илүүтэй байхад манай хасахаар тэмдэгдсэн гэж үзэж. Тэгэхээр электроны илүүг хасах шон руу зөөвөрлөөд энэ болохоор электроны дутагдал үүссэн буюу нөгөө протоны маань илүүтэй нэмэх цэнэгүүд атомууд маань энд үлдэж байгаа. Тэгэхээр энэ хасахаар тэмдэгдсэн атомууд энэ нэмэхээр тэмдэгдсэн атомууд үлдэж байна л гэж ойлгож байна. Түүний химийн аргаар дотор нь ялгаж өгч идэг баг. Баян салгах процесс явагдаж идэг баг. Тэр үүнийг потенциалын зөрүү гэж нэрлэдэг байгаа бөгөөд энэ энергийн зөрүүнээс зайн потенциалын ялгар буюу гаралтын хүчтэй хамаардаг байна. Батарейны нэмэх шонгоос хасах шон руу электроныг үргэлж зөөвөрлж идэг химийн энерги батарей дотор агуулгадж идэг байна. Тэгэхээр электроныг энд зөөвөрлөнө гэдэг маань энэ электроны илүүдэлтэй буюу сүргээр тэмдэглэгдсэн атомууд электроны дутагдaltaй буюу эргээр тэмдэглэгдсэн атомууд хоримтлагдахаар эерэг сүрэг цэнэг хоёр маань хоорондоо таталцдаг учраас энд байгаа электронууд батарейны нэмэх шон руу тэмүүлж өгдөг байна. Түүнийг нь дамжуулагч утас холбочхоор цэнгийг тасралтгүй дэмжиж энэгээр цэнэг гүйж эхэлдэг байна. Тэр тэжээл үүсгэгчээс гарч байгаа хүчтэл буюу батарейнаас гарч байгаа хүчлийг цахилгаан хөдөлгөгч хүч гэж нэрлэдэг. Хэрэглэгч холбоод явчих юм бол ямар хэрэглэгч холбож байгаа вэ? Түүнээс шалтгаалаад тэрөө чийдэ олбсон бол чийдэнгийн хүчтэл гэж нэрлэдэг. Тэгэхээр цахилгаан хөдөлгөгч хүч буюу яг батарейнаас гарч байгаа хүчтэл маань юуг илэрхийлж байгаа вэ гэхээр батарейнд агуулгадж байгаа цэнэг бүр хэдэн жоовол цахилгааны энергитэй байгаа вэ гэдгийг илэрхийлнэ. Харин хэрэглэгчдэр унах хүчтэл юуг илэрхийлэх вэ гэхээр хэрэглэгчдэр урсан өнгөрч байгаа цэнэг бүр хэдэн жоовол энергийг дулааны болон гэрлийн энерги зарцуулж байгаа вэ гэдгийг илэрхийлэх гэсэн. Тэр хүчтэл гэдэг маань цахилгаан хөдөлгөгч хүчнээс гарч бай, хэрэглэгчдэр унж бай. Ерөөсөө 1 кулон цэнэгт агуулгадах энерги хэмжээг л хүчтэл гэж нэрлэдэг байна. Батарейнд агуулгадж байгаа 2000 кулон цэнэг 4000 жоовол энергийг зарцуулдаг гэж үзье. Тэгвэл 1 кулон цэнэг
хэдэн жоул энергийг зарцуулах вэ? 2 жоул энергийг зарцуулна. Тэгэхээр бид нар 4000 жоул энерги 2000 кулон цэнэгтэй харьцуулж өгөхөд 2 жоул энерги гарсан. Тэгвэл хүчтлийг олохдоо хувирсан цахилгаан энерги түүнийг цахилгаан цэнэгтэй харьцуулж олдог байна. V тэнцүү E хуваах нь Q гэж болох нь. Хүчтлийг вольтметр багажаар хэмжинэ. Вольтметр нь хэлхийг бүрдүүлэх элемент бүр дунах хүчтлийг хэмжих учраас тэдгээр зэрэгцээ холбогдно. За жишээлбэл чийдэн дээр унах хүчтлийг зөвхөн чийдэнгээс вольтметр холбож, цахилгаан хөдөлгөгч хүчтээр байгаа агуулгадж байгаа хүчтлийг зөвхөн цахилгаан хөдөлгөгч хүчтээр холбоно гэх мэтчлэнгээр холбогдно. За түрүүний энгийн хэлгээндээ вольтметр холбож үзье. За нэг хэрэглэгчтэй нэг тэжээл үүсгэгчтэй энгийн хэлгээ өгсөрсөн байна. Энд манай хүчтэл хэмждэг вольтаж буюу вольтметр маань байж байна. За хүчтэл хэмждэг багажийн улаан нь нэмэх шон, хар нь хасах шон. За тэгэхээр батарейныхаа нэмэхтээр нэмхийг хасах дээр хасахыг тавьж ийж манай хүчтэл хэмждэг багаж маань зөв ажиллана. Хэрвээ зөрүүлээ тавьчих юм бол хасах утгатай гараад байна. Тэгэхээр хэрвээ хасах утгатай гараад ах юм бол та нар шонгоо буруу тавьсан байна гэж ойлгох тийм ээ. За 9 вольтын хүчтэлтэй батарей нь энэ юу гэсэн үг гэхээр 1 кулон цэнэг бүр 9 вольт 9 жоул цахилгааны энергийг гаргаж байна гэсэн үг. За гэрлээ харъя. Гэрэл маань мөн л адилхан 9 вольт байна. Энд нэг хэрэглэгчтэй байгаа учраас тэгэхээр энэ юу гэсэн үг гэхээр нэг гэрэл рүү орж байгаа 1 кулон цэнэг бүр 9 жоул энергийг гэрлийн болон дулааны энерги болгон хувиргаж байна гэж ойлгох. Тэгэхээр үүнийг төвчтэй бичгтээ нийт одоо цахилгаан хөдөлгөгч хүчээс гарч байгаа хүчтэл маань V нийт тэнцүү 9 вольт. За хэрэглэгч маань буюу V чийдэн тэнцүү 9 вольт гэж ингэж бичих нэ. Хэрвээ чийдэн маань 2 болоод явчих юм бол V1 V2 болоод явчих нь шүү дээ. Хүчтэл нь электронуудыг буюу цэнгийг урсгах хүч байх нь хүчтлийг хувирсан энергийг цахилгаан цэнэгт буюу E хуваах нь Q гэж олдог вольтметр багажаар хэмждэг байх нэ. Өнөөдрийн маань хичээлийн хүрээд өндөрлж байна. Гэртээ хүчтлийн хувьд цуваа болон зэрэгцээ хэлхийг саяны PET програм дээр ургасрана. За PET програм руу орох дараалал хичээлийн төгсгөл багш нь заагаад өгнө. Тэгэхээр хүчтлийг цуваа болон зэрэгцээ холбоод цуваа хэлхин дээрээ нийт хүчтэл маань 9 вольт байгаа. Энэ нийт хүчтэл 9 вольт гэж тэмдэглэж байна. Тэгэхээр 1-р чийдэн дээр унах хүчтэл 2-р чийдэн дээр унах хүчлийг вольтметрээр хэмжээд нийт хүчлийг маань яаж болж байна, нэмж болж байна уу, хасаж болж байна уу, эсвэл утгууд нь тэнцүү байна уу бичих нь байна. За түүнийхээ доор хүчлийг ингэж болдго юм байна гэд дүгнэлтээ гаргаад схемээ зурчих нь. За энэ нүуний дараалал нь болохоор яг энэ гүйдлийг гаргаж ирсэн дараалтайгаа ажиллах гэсэн үг. Гүйдэл дээр бид нар схемийн зураад дараа нь гүйдлээ хэмжиж бичээд дүгнэлтээ гаргасантайгаа яг ижлэхэн аргаар цуваа болон зэрэгцээ холболтоо байгуулж агаад энэ ажлуудыг хийх нэ. За PET програм руу яаж ордог вэ? Зааж өгье. Search дээрээ PHET гэж үчээд Enter-ыг дарчих. За PET Free Online Physics Chemistry Biology-г гараад ирнэ. Энэ дээр simulation хэсгийг сонгоод simulation дээрээ physics хэсэг рүү ороод за physics-ийн энэ утгууд гараад ирнэ. Төрлүүд. За энэ дээр хамгийн доотлын төрлийн сонгоод electricity magnets гэдэг хэсгийг сонгоод за дээрээсээ 3 дахь DC virtual lab гэдэг рүү орно. Энэ утсаар ч гэсэн холбогдож орж болно шүү. За энэ нөгөө интернеттэй байхад ажилдаг цахим туршилт учраас тоглуулагчийн дараад саяны бидний ажиллаж байсан ажлын тавцан маань гараад ирнэ. 8 дугаар ангидаас хэрвээ санаж ирсэн бол лабораторийн лаборатори дээр бид нар хийжсэн энэ туршилтыг за энэ баруун гар талд маань волтаж буюу хүчтэл хэмждэг багаж маань байна. За хүсвэл та нараас гэртээ ампер метрийг дөрөөж хийгээд хийж бас болно. За энд electrons conventional гэдэг нь болохоор electrons гэдэг нь цэнгийн урсгалаар conventional гэдэг нь гүйдлийн урсгалаар цэнгээ харна гэсэн үг. За энэ 100 гар талд байгаа ажлын тавцсан болохоор 4 утас байгаа. За энэ 4 утасны бид нар ажиллахдаа болохоор зөвхөн 1-р хуудсыг л ажиллана. Энээсээ доошо 2-р 1-р хуудсанд батарей чийдэн дахиад түлхүүр гэчээд энээс доошо дахиад батарей чийдэн байгаад байгаа. Тэгэхээр энэ нөгөө хувьсах цахилгаан буюу илүү өндөр хүчтлийн цахилгаан. Тэр энийг юусоо ашиглахгүй. Тэгэхээр зөвхөн бид нар тогтмол цахилгаан буюу батарейгаар чийдэнгээр эхлэхээ өгсөн гэсэн. Ингээл татаал зис утсаа татаад
холбоо. За хүүхдүүдийн их хвчлэн гаргадаг алдаа чийдэн дээр маань бас нэмэх асах гэсэн хоёр шон байгаа шүү дээ. Тэгвэл чийдэндээ энэ холболтыг нь хоёр холболт хоёр шон дээр тус тусдан зэс утас залгаж аваад хүүхдүүд болохоор их ихтэй алдахдаа шууд шонгийн доотл руу ингээ холбооцсон. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг гэхээр чийдэнгийнхаа хасахыг хасахтай нэмхийг нь бас дахиад хасахтайгаа ч юм холбоцсон байна гэсэн үг байхгүй. Тэр энэ тохиолдолд яах вэ хэлхийг холбож үзүүлье. Тэр энэ тохиолдолд болохоор ямар ч чийдэн буюу хэрэглэгч нь хэлхээнд оролцоогүй байна гэсэн үг. Чид ингээ бүтэн холбоог байна гэсэн. За багш ингээ холбочтоо. Тэгэхээр манай батарей маань богино холболд үсээ шатна. Тэгэхээр ерөөсөө энийг чидэнгээ сайн хараад чидэнгийнхаа яах нь нэмэх хасах шонгуудыг сайн тааруулаад холболтоо хийх нь шүү. За нэгэ гэрэл маань хасах жишээ нэ. За схемчлэн харъя гэх юм бол энийг бас сонгож байна. Зүгээр лабораторийн туршилтаар харъя гэвэл энийг сонгож байна. Тэгээд зааврын дагуу эдгээр ажлуудыг гүйцэтгээд комент хэсэгт асуух зүйлээ болон гэрийн даалгавар хийсэн зургаа шалгуулад дүнгээ авах болно. За ингээд өнөөдрийнх нь багшийн заас хичээлд босч байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.